Тэгээд нөгөө бид нэр яг ингээд тэр үед ямархуу царай төрхтөө ямархуу одоо юм эдэлж хэрэгэлдэг ямархуу аж ахуйтай юм хүмүүс байсан бэ гэдгийг мэдээж тэр гэрэл зургаас л харж чадж байгаа те. Бичиж тэмдэглэж үлдээсэн зүйл мэдээж баримт мөн тэгтээ яг нөгөө тэр чин нотлогдоход бас жоохон хэцүү шүү дээ. Тэгэхээр яг гэрэл зураг бол яг ингээд баримт гэдэг утгаараа маш гоё ингээд үлдэж чаддаг. Сонсогч үзэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Радио Кафе нэвтрүүлэг шин дугаараа хүргэх гээд бэлэн болж байна. За 2005 оны 10 дугаар сарын 27-ны энэ өдөр Франц улсын нийслэл Парис хотноо ЮНЕСКОгийн нэгдсэн чуулган хуралдаж жил бүрийн энэ өдрийг дэлхийн дуу дүрсний өвийн өдөр болгон тэмдэглэх одоо юм захирамжийг гаргасан байдаг. За энэ өдөр бол дуу дүрсийг хадгалах, ач холбогдлыг олон нийтэд таниулах, за мөн дуу дүрсний баримт бичгийн хадгалалтыг одоо сайжруулах зорилготойгоор жил бүрийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг байна. За тэгвэл өнөөдрийн бидний урьсан зочин бас энэ өдөртэй холбогдуулж бид урьсан. За соёлын дурсамж, түүх, нэгэн агшинг, за гэрэл зургийн хуудаснаа бүтээдэг уран бүтээлч, гэрэл зурагчин, инженер шиг бид энэ удаад онцлог баярлаа. Таны өдрийн мэндийг хүргэе. Сайхан амарсан уу та? Өдрийн мэнд баярлалаа. Урьсанд баярлалаа. За радио кафе нэвтрүүлэг кофе унгаа хамтдаа ярилцдаг. Би танд кофе латте нариулж өгсөн. Кофегаа хамтрах уугаа тэгээ хоёлаа ярьцлага өргөжлүүлье. Баярлалаа. За. Ерөнтэй кофе хэр их уудаг вэ? Кофений талаар сонссон сонирхолтой мэдээлүүд байвал бидэнтэй хуваалцаач. Би ер нь кофе уудаггүй байсан. За. Тэгээд тэр үед 2013-4 оны үед юм болоо Монголд Пибери гээд хүүхдийн зууд тийм кофе шоп нэгдээд тэр кофе шоп болохоор яг нөгөө нэг Бразил тэгэл араб бензин нөгөө өрнүүд идэв шүү дээ. Тэр өрнүүдийг баг Монголд анх авчирчсэн газар баха. Санаж байгаа. Тэнд нөгөө нэг манай найзууд ажилдаг, бариста хийдэг. Тэгээд тэнцээ бас нөгөө кофений сургалт бас ордог байсан. Нэлээд олон бариста бэлдсэн газар байсан тэр газар. Тэгээд нөгөө найзууд дээр очихоор тэгэл тэд нэр амар кофе уудаг. Тэгэл би за нөгөө хар цанаас нэг өгч ихэл кофе нэг уудаг болохоор тэгдэгээс тэгээд тэгж байгаа зүйлд кофенд орсон гэх юм уу? Тийм кофе уудаг болсон. Гэхдээ тийм бас нөгөө яг амар уудаг хүмүүс дэргэд бол тийм амар уудаг бол биш. Гэхдээ ер нь бол уудаг тийм. Өдөрт ер нь та хэдэн яг кофе ууж? 2 3 мөр тэр хавт за 2 л юм да уудаг гэсэн тийм. Гэхдээ сүүлийн үед бол жоохон уухгүй байгаа. Тийм. Кофеас нөгөө эерэг сөрөг гэд маш олон одоо ийм асуудлуудыг үргэлж дагуулж яадаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр кофетэй холбоотой би бас та бүхэнд хүргэх мэдээлэл надад бол байна. За энэ бол дэлхийн кофе хэрэглээний статистик гэж байдаг юм байна л да. Тэгээд энэ статистикээр уран бүтээлчид, за дээрээс нь судлаачид, офисын ажилтнууд гээд ер нь яг ийм нэг оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүсүүд кофег одоо маш их хэрэглэдэг гэсэн судалгаа дэлхийн нийтээр байдаг юм билээ. За өөрөөр хэлэх юм бол яг ямар ажил мэргэжлүүд вэ гэх юм бол одоо сэтгүүлч байна, шинжлэх ухаанч, за судлаач, багш, цагтаа гэд тэ. Тэгээ нөгөө программист, IT жолооч гэдэг ер нь ингээ нөгөө суугаа ажил хийдэг ч гэдэг юм уу олон цагаар ажилдаг юм оюуны одоо хөдөлмөр шаардсан энэ ажил мэргэжлүүдийн тухайд кофег одоо уудаг болох нь тогтоогдсон байт юм байна л да. Тэгээ 2022 оны нэгэн судалгаа гэдэг юм байна. Монгол улсад хийсэн судалгаа. Энэ болохоор Монгол улсын нийт хүн амын 53% нь кофег одоо тогтмол хэрэглэдэг гэсэн юм судалгаа бас байдаг юм лээ. 53 гэдэг бас өндөр сонсогдож байгаа. Бараг талаас илүү хувь нь хэрэгэлдэг болж таарч байгаа байхгүй юу? За тэгэхээр одоо харин үндсэн ярьсандаа хамтдаа орё. Хожимдсан үзмэр нэртэй гэрэл зургийнхаа үзэсгэлэнг үзвэр үзвэр за хожимдсан үзвэр гэдэг нэртэй гэрэл зургийн одоо үзэсгэлэнгээ дэлгэсэн танд юун төрөнд баяр хүргэе. Баярлалаа. За тэгэхээр гэрэл зураг гэдэг ер нь таны амьдралд ямар утга учир, ямар үнцнийг агуулдаг юм бэ гэдэг энэ талаар та ярихгүй юу? Ер нь одоо яг энэ үзэсгэлэнгийнхаа талаар ч гэсэн бас дэлгэрэнгүй мэдээлэлдэг өгөр. За хожимдсан үзвэр гэдэг миний анхны Монгол хийж байгаа анхны бие даасан үзэсгэлэн байгаа. Тэгээд би бол гэрэл зураг авч эхлээд 21 жил болсон. Тэгээд би анх 2004 онд Монголын урлагийн зөвлөл, Швейцарын хөгжлийн агентлаг, Английн хүүхдийн эвэг сан гэдэг юм 3 газрын хамтарсан Focus on Kids гэх гэрэл зургийн дугууланд ороод тэгээд 3 жил яг юм хар цагаан хальсаар гэрэл зураг аваад өөрөө лабораторид ороод боловсруулад тий цаасан дээр буулгаад яг ингэж сурсан хүүхэд.
Тэгээд тэр үеэс хойш ингээд 21 жил өнгөрцөн. Тэгээд дээрэс нь миний үзэсгэлэн дээр тавигдсан зургууд маань ер нь яг хуу сошиал хуудасаараа дамжуулаад хүмүүст бас дэлгэсэн гэрэл зургууд. Тэгээд сая 2025 онд би Японы Токио хотод анхныхаа бие даасан үзэсгэлэн хийсэн. Olympus-ийн OM system гэж галерейд гаргасан. Тэгээд тэр үзэсгэлэн дээр маань тавигдсан зургууд байсан учраас тэгээд энэ олон жилийн дараа хийж байгаа болохоор хожимдсон үзүр гэдэг нэр өгсөн. Тэгээд Монголын урлагийн зөвлөлийн Улаан гэр галерейд 11 сарын 4-ний хүртэл гарч байгаа. Тэгээд гэрэл зураг надад ямар үн цэнтэй вэ гэд би идэхдээ яг нөгөө яг иймэрхүү асуултууд нэг яг өөрөөсөө асууж нэг тийм боддгоо юм байна. Тийм сая ингээд харахад би бол гэрэл зурагчнаас өөр ямар ч ажил хийж үзээгүй өөр. Тэгээ би гэрэл зургийн дугуулангаа 3 жил гэрэл зургийн дугууланд сурч төгсөөд 2007 онд гэрэл зургийн гамма агентлагт гэрэл зурагч нараар ороод ингээд одоо хүртэл ажиллаж байгаа юм хүн байна. Тийм тэгээд миний бодлоор бол гэрэл зураг бол одоо нөгөө нэг 1000 сонсохоор нэг үз гэдэг шигтэй гэрэл зураг бол маш хүчтэй зэвсэг гэж боддог. Тэгээд тэр дундаа баримтат гэрэл зураг бол хамгийн ам бөхтөө, хамгийн удаан оршин тогтнож чаддаг гэрэл зургийн төрөл гэж би боддог. Тийм учраас баримтат гэрэл зураг, сайн баримтат гэрэл зураг авахыг хичээж суралцаж ингэж ирсэн. Тийм юм байна. Тэгээд яг нөгөө нэг яг шууд төс гэл тэгээ хэлчих гэхээр жоохон хэцүү асуулт шиг санагдаж байна надад бол. Мэдээж таны амьдралын салшгүй нэг хэсэг хамгийн чухал одоо тэр зүйл шүү дээ гэрэл зураг гэдэг те. Хамгийн анхны гэрэл зургийн аппарат нь ямар аппарат байсан бэ? Хамгийн анхны гэрэл зургийн камер болохоор Phoenix гэдэг хятад камер байсан. Тэгээд 1-2 дурамтай тэгээд бид нөгөө нэг Lucky гээд хятадын хальс хэрэгэлдэг байсан. Тэгээд цаасан ч гэсэн бас яг хятад цаас л байсан болов. Тэр үед нөгөө биднэрт олдох хийгээд хурдан шуурхаа тэгээд арай нөгөө нэг хямд зардлаар ч юм уу тэгээд мэдээж сайн тийм техник хальс цаас энэ төр авчрах хятад байсан болол тийг сонгосон багталтаа. Гэхдээ айгуу дайггүй хальснууд байсан тэр. Тэгээд манай гэрэл зургийн багшийг болохоор Туя гэдэг, Туя гэдэг Монцомын агентлагийн гэрэл зургийн редактор, гэрэл зурагч байсан. Одоо ч байгаа. Тийм манай Ахмад гэрэл зурагчдын нэг байна. Тэгээд тэр багшийнхаа удирдлаганд ингээд 3 жил сайхан гэрэл зураг аваад суралцаад ингээд явсан. Тэгээд мэдээж дараа нь нөгөө ажлын талбар дээр гараад бүр илүү их юм сурсан гэж бол бодож байна би. Практикт тийм ээ. Одоо ер нь таны барьдаг камер ямар камер зураг авдаг? Одоо би Nikon тэгээд Fujifilm, Olympus гэдэг хэд хэдэн камер хэрэгэлдэг тийм. Тэгээд яг нөгөө юм бид нар чинь нөгөө нэг ингээд гэрэл зургийн захиалгын ажил хийж амьдэрдэг. Тийм тийгээ өөрсдөө бүтээлэг хийдэг юм хүмүүстэй. Тэгээд тийм гэрэл зургийн захиалгын ажлыг бол би Nikon-ы камераар хийдэг. Мэдээж чинь нөгөө хүн зураг авч өгч байгаа захиалгын ийм ажил болохоор хариуцлагатай сайн одоо юугаар хийх ёстой учраас тийм том камер гэх юм да тийм камерууд хэрэгэлдэг. Тэгээд өөрийнхөө яг баримтат гэрэл зураг, гудамжны гэрэл зураг мөрөгт авч явахад илүү хялбар гээд жижигхэн тийм камерууд хэрэгэлдэг. Бас дотроо ялгаатай онцлогтой хана шүү дээ тийм ээ камерууд. Тэг яг нөгөө хүнд том юм чинь бас нөгөө хүн харахаар жоохон сүрддэг тийм тал байна. Зураг авч байгаа. Тэг бид нар чинь нөгөө нэг ингээл яг гудамжинд юу болох одоо ямар нөхцөлд очихоо мэдхгүйгээр л ингээл энэ амьдрал дундаас ингээд агшин байж авч байгаа хүмүүс шүү дээ. Тийм болохоор нөгөө нэг юм том камер ингээд хүмүүс хараад жоохон сүрдэх, бие барих, эсвэл дургуцах ч гэдэг юм уу. Тиймэрхүү юм их байд юм болоо гэж би зүгээр анзаардаг. Тийм болохоор жижигхэн камер нэлээ авсаархан авч явах удажсан авсаархан байдаг тийм. Ер нь таны уран бүтээлд яг ямар сэдв санаа их байдаг юм бэ? Уран бүтээл чи онцлог яг юу вэ? Би бол ийм бид нар нөгөө ярьдаг гэрэл зураг гэж ярьдаг. Өөрөө ярьдаг гэрэл зураг гэж ярьдаг. Тийм өөрөө ярьдаг юм өгүүлдэг тийм гэрэл зургууд авах дуртай. Тийм зураг авахыг хичээдэг.
Тэгэхээр миний яг гэрэл зургийн сэдв бол Монголын өнөөгийн амьдрал байна. Яг тийм гэсэн шууд тийм сэдв байхгүй. Гэхдээ ер нь бол гэрэл зурагчд бол заавал нэг сэдвээр ингээд сонгоод аваад үзэх хэрэгтэй гэж би бол боддог. Тэгээ тэр дундаа тэр цуврал гэрэл зураг гэж ярьдаг тийм цуврал гэрэл зургийн сурвалжлага цуврал гэрэл зураг ер нь авах хэрэгтэй гэж боддог. Тэгээ би бас Монголын орчин үеийн өсвөр үеийнхэн гэдэг сэдвээр цуврал зураг авч исэн. Тэгээд Magnum агентлагийн Magnum Foundation-аас нь гаргадаг тийм тэтгэлэг байдаг. Тэр тэтгэлгийг би Америк төвтэй газар л та тэр газрын тэтгэлгийг аваад тэгээд Монголын орчин үеийн өсвөр үеийнхэн гэдэг сэдвээр зураг авч исэн. Өөрөөр яг би тийм цуврал яг юм зураг бол авч байгаагүй. Гэрэл зурагчдын тухайд одоо нөө дагнсан байдаг шүү дээ, тийм ээ. Жишээлбэл одоо байгалийн зураг авдаг гэдэг ч юм уу. Эсвэл одоо ан амтны зураг авдаг. Бүр заримдаа бүр ингээд наривчлаад зөвхөн одоо ингээд нэг амтнараа л дагнж одоо зөвхөн тэр амтны зургийг авдаг гэдэг ч юм уу те. Ингээд бас дагнсан тохиолдол байт юм лээ. Магадгүй одоо таны хувьд яг ингээд барьж аваад яг ингээд нэг зүйлээрээ дагнаад явъя гэж ингэж боддог. Тэр зүйл нь юу бол? Яг одоохондоо бол дагнаад яг зөвхөн тэр зүйлийг авъя гэсэн тийм бодол бол байхгүй. Тэгээ ер нь айгүй өөрчлөгддөг юм шиг санагддаг. Бид нар ингээд нөгөө хүүхд байхдаа яг тийм гэрэл зургийн дугууланд тахтаа бол яг гэрэл зургийн мөн чанар тэгээд яг тэр гэрэл зургаараа илэрхийлэмжтэй мэдрэмжийн тухайд бол мэдлэг хийгээд үтсэн амьдралч нэмгэн тийм байсан бол ингээд өөрчлөгддөг юм байна гэж би бодсон. Тэр үед бол одоо жишээ нь бид нэр ангийнхаа хүүхдүүд ч гэдэм үү эсвэл барилга байшин цэцэг навч гэдэг хөдөлгөөнгүй юм айгүйх авдаг байсан юм байна гэж бодсон. Нэрээ хөдөлгөөнгүй. Тийм байж байгаад ингээд тэр байдлууд маань өөрчлөгдөө бид нэр илүү их ном тохимол сэтгүүл юу гэдэг тийм гадны гэрэл зурагчд гэрэл зураг гэж ийм байд юм байна гэдэг юмнуудыг айгүйх үзсний дараагаар ингээд хүний сэтгэл мэдрэмжтэй энэ зүйлсүүд бол хөгждөг юм байна гэж би ойлгосон. Тэгээ бид саяны хэлсэнчлэн өгүүлэмжтэй гэрэл зураг нь өөрөө ингээд ямар ч тайлбаргүйгээр ярьж чадахтай тийм гэрэл зургуудыг авах юмсан гэж зарж ингэж ирсэн. Тэгээд тэрний дараагаар бас хөрөг зурагтай айгүйх туртай болсон. Хөрөг зураг. Хөрөг зурагтай айгүйх туртай болсон. Сүүлийн үед ч гэсэн хүмүүс яагаад байгалийн зураг аваад идэм бол гэдгийг бас жоохон ойлгодог болж байгаа. Магадгүй жоохон хөгшрөөд тэгээд ингээд тэгэхээр ингээд байгаль нутаг ус гэдэг чинь ийм хүнд ийм одоо үнцэнтэй чухал нандин юм байна гэдгийг ч юм уу жоохон мэдрээд тэгээд байгалийн гэрэл зураг авдаг хүмүүс их ч ойлгодог болж байгаа гэх юм уу. Тэгээд ингээд энэ бүхэн бол ингээд явна ер нь бол ингээд өөрчлөгдөөд ингээд явж байгаа дахиад ч гэсэн би өөрчлөгдөж магадгүй л гэж бодож байгаа өөрийгөө. Тэр үед магадгүй яг нэг юм авдаг болохыг үгүйсэхгүй л энэ. Амар рок хөгжим сонсдог байсан. Хүүхэд байхасаа. Тэгээ ер нь баг гэрэл зургаас ч илүү надад ингээд нам миний төлөвшил хүмүүжилт нөлөөлсөн зүйл бол хөгжим гэж боддог бай. Тэгээд хөгжим бол яг миний тэрийг л хөгжүүлсэн тэр хөгжим тэр дуул надад нөлөөлсөн гэж гэхээс илүү ингээд хөгжим бол хүний ингээд дал тохомсоор сэтгэл мэдрэмж тэгээд энэ ертөнцийг үзэх үзэл энэ олон зүйлд нөлөөлдөг гэж би бол боддог. Тэгээд хөгжим дээр гэж жишээ тэгэхэд бол энэ чинь хөгжим бол амар олон жилийн түүхтэй ингээд юм зүйл шүү дээ. Тэгээд энэ бүхэн ингээд нөгөө араасаа ингээд нэг оруу татчих ингэж явсаар ингээд энэ одоогийн хөгжил ирсэн болов гэж би бол бодож байна. Тэгээд яг юу гэж бодож ин гэхээр би бол энэ нэрэл өвөл гэж хэлмээр санагдаж байна тийм. Магадгүй одоо бидний ондоошилж гэдэг юм уу те. Одоо сая ингээд дуу хөгжмөд ярихад одоо уртын дуу байна. Энэ уртын дуу маань өөрөө энэ Монгол хүн гэж Монгол одоо үндэстэн гэж те ийм одоо улс яадаг, ийм хүн ардтай, ийм одоо өв соёлтой, зан чанартай гэдгийг ингэж харуулдаг, дэлхийн нийтэд харуулдаг маш одоо юм гайхалтай зүйл байдаг шүү дээ. Тэгэд энэ бүхэн хамгийн гол нь залуу хойч үедээ бусад одоо үедээ тийм ээ бид ирээдүйдээ одоо тэрийг үлдээн гэдэг бол хамгийн үнцэнтэй
зүйл байдаг. Тэгэхээр энэ болгоныг одоо нөгөө таны яг хийгээд байгаа ажил мэргэжил буюу гэрэл зураг энийг та ингээд үлдээдэг байх нь шүү дээ залуучуудаа. Гэрэл зураг түүхийн утаснаа байж л байдаг. Бид нэг 10 20 жилийн дараа аавтайгаа ээжтэйгээ авахулсан гэрэл зураг хараад өө нэр ийм жоохон хөвгтэйсэн шүү дээ. Аав минь нэр ийм хүн байсан шүү дээ. Ээж минь ийм байсан шүү дээ гэд ярьдаг шүү дээ, тий. Тэгэхээр яалчгүй нас ингээд маш чухал одоо соёлын үнэт өв болж одоо хадгалагдаж байгаамаа гэж ойлгож болохоор манай улсад яг ийм дүрс бичлэг за тэгээд дээрэс нь гэрэл зургийн одоо энэ өвийг хадгалах, хамгаалах тий цаашдаа ингээд магадгүй сайжруулах ч гэдэг юм уу. Энэ тал дээр ер нь анхаарал хандуулах шаардлагатай зүйлс юу байгаа гэж та ер нь бодож байна. Юу гэж хардаг вэ? Би яг нөгөө Монголын гэрэл зургийн түүх гэж гэдэгтээ тийм амар мэдлэгтэй хүн биш болохоор бас хариулгаж байгаа юм. Гэхдээ зүгээр миний бодлоор бол одоо жишээ нь Монголын гэрэл зурагчид өөрсдийнхөө авсан зургийг жишээ нь архивд өгдөг байх хэрэгтэй юм билээ. Тэгж нөгөө тэнд ингээд архивлуулж үлдээх нь маш том одоо нөгөө нэг тэр газар л одоо жишээ нь чи ингээд гэрэл зурагч байж байгаа л мэдээч ингээд цаг хугацааны ихээр явна те ингээд байхгүй болно те тэгэхээр тэр гэрэл зургууд чинь хаана яаж үлдэх үү тэр яг хадгалагдаж үлдэж чадах уу гэдэг чинь бас эргэлзээтэй шүү дээ те тийм учраас өөрийгөө гэрэл зурагч гэж боддог би гайгүй зураг авчдагтэй гэж боддог тийм хүн бол архивд заавал зургаа өгмөр юм бэлээ нэрээ тийм шүү дээ тэгээд одоо чи манай гамма агентлагийн захирал цацралт ах байна. Жишээ нь цацаа ах бол миний мэдж байгаагаар олон гэрэл зургуудыг Монголд оруулж ирсэн. Одоо нөгөө 100 жилийн өмнөх те одоо богдын үеийн ч тийм үү те тийм монголчуудын авсан гэрэл зургуудыг гадны архив эсвэл хувь хүний архив, музей юу гэдэг те тиймэрхүү юмудаас Монголтой холбогдолтой гэрэл зургуудыг маш их оруулж ирж тэргүүрээ номч хийсэн те ингээд бас мэдээж тэр ингээд архив дээр бас очиж байгаа байх л та тэр зургууд те тэгээд нөгөө бид нэр яг ингээд тэр үед ямархуу царай төрхтөө ямархуу одоо юм эдэлж хэрэгэлдэг ямархуу аж ахуйтай юм хүмүүс байсан бэ гэдгийг мэдээж тэр гэрэл зургаас л харж чадж байгаа те бичиж тэмдэглэж үлдээсэн зүйл мэдээж баримт мөн тэгтээ яг нөгөө тэр чинь нотлогдоход бас жоохон хэцүү шүү дээ. Тэгэхээр яг гэрэл зураг бол яг ингээд баримт гэдэг утгаараа маш гоё ингээд үлдэж чаддаг. Тэгээд тиймэрхүү зүйлсүүд Монголд ингээд архивлаад ингээд үлдэж байгаад бол би бол баяртай л байдаг. Яг үнэ архивлж үлдэх ёстой. Яг одоо дор бүрнээ өөрсдөө авсан гэрэл зургуудаа ингээд хувийнхаа компьютер дээр ч юм уу те ингээд архив үүсгээд явж байгаа. Гэхдээ энийг тодорхой хэмжээгээр яг одоо нэгдсэн тэр архивын сандаас зайлшгүй өгөх шаардлагатай гэдэг. Энэ бас үнэхээр чухал асуудал шүү те. Тий. Магадгүй та яг энэ талаар одоо өөрийнхөө гэрэл зургийг архивд өгч гэдэг юм уу те судалсан юм байна уу? Одоо ямар зураг жишээлбэл авдгийн тодорхой хэмжээний юм шаардлага ч юм уу байдаг юм болоо. Хоёрдугаар гэх юм бол одоо нөгөө юм цахим орчин хөгжиж байгаа шүү дээ тий. Гэрэл зураг бид ингээд цахим орчинд нэг дарсаа одоо ингээд зураг тавилаа гэж бодоход тэр зургийг одоо ингээд хэд дахин одоо энэ тэнд ингээд аваа тий бусад зүйл дээр ашиглаад ч гэдэг юм уу. Ингээд байх тохиолдолд бас маш их байгаад байдаг шүү дээ. Тэрнэр одоо ингээд баталгаажуулах одоо энэ зөвхөн миний юм шүү гэдгийг одоо хэрэг яаж баталгаажуулдаг вэ? Нэг нөгөө архивд яаж өгдөг гэдэг дээр уучлаарай. Би бол яг архивын шаардлагыг бол сайн мэдэхгүй байна. Хүмүүс нөгөө нэг сошиал тавьсан зургийг ашигладаг те. Ашигладаг гэж. Тэгээд бид нөгөө өөрсдөө юу яах ёстой юм бэ л дээ. Яг нөгөө зохиогчийн эрхийг тэр зурган дээрээ бүтээлүүд дээрээ авч явах ёстой юм байлээ. Зураг болгон дээр үү? Тийм баха. Тийм зураг болгон дээр тийм. Тэгээд тгээгүү болохоор тэгээд дураараа тэгэл сошиал дээр энэ олон нийтийн ингээд тавьчихж байгаа болохоор олон нийтийн өмч болвол тэгэл аваад явчихж байгаа юм л та. Тэгэл миний л хав зөндөл зураг тэгэл энэ тэндгээр ингээд явж байдгийг бичнийх амар олоод үзсэн чинь баг хүмүүс явуулж л идэв зарим нь энэ зурагч ингээд явж ш номч тэгэл те. Тэгээд би тэгээд араас нь бол хил амбал хийж явдаггүй. Гэхдээ зүгээр хэлэхэд ядаж тэг уран бүтээлчийн нэрийн доор нь бичиж яахгүй даа л гэж хэлмээр. Тийм шүү дээ тий. Мэдээж уран бүтээлч нь ямар хүн бэ гэдгийг мэдж байгаад л авсан байж таарна шүү дээ. Дээрэс нь одоо юм өөрийнхөө ингээд та илэрхийлэх юм тамгач гэдэг юм уу тий ингээд нэг юм онцлогод идэв шүү дээ тий. Тэр зүйлсээ одоо гэрэл зурган дээр ингээд үлдээх тэр боломжууд нь юм байдаг уу?
тэгж үлдээдэг үү? Тийм мэдээж тийм өөр зурган дээрээ тамгалдаг тийм юу бол хүмүүст байт юм байлээ. Гэхдээ би бол тамгалдаггүй. Ер нь бол яг юм гэрэл зурагчд бол нэг тамгалдагтай зургийг бол тийм. Яг зүгээр арилжааны зорилгоор ажилтдаг юм том вебсайтууд байдаг шүү дээ. Архив маягтай. Тийм вебсайтууд бол мэдээж нөгөө өөрсдөө тамгыг тавиад чи нэг авмаар байвал ингээд худалдаж авч болно гэж мэдээж тавьдаг. Түүнээс яг ингээд хувь өрн бүтээлч бол яг ингээд зургаа ингээд өөрийнхөө юм дээр ч юм уу эсвэл энэ тентхийн сайт музей юу гэдэг юм дээр тавихтаа бол би бол тамгалж байгааг бол бараг хараагүй. Тийм. Тэгэхээр манай үзэгч сонсогчдод зориулаад бас өөрийнхөө номтой ирсэн тийм ээ гэрэл зургийн номтой ирсэн. Сонирхуулаач хэдэн онд анх гарсан номнууд вэ гэдэг номныхаа талаар. Тэгээ уртаа та барьж байгаа тэгээд. Алнаас эхлэх үү? Яг эндээс эхэлчих юм аа. Энэ ном гэхдээ Монголд зарагддаг юм аа. Энэ ном болохоор Японы угсаатан судлалын үндэсний музей гэж байдаг. Тэр музейгээс нөгөө Япон Монголын дипломат харилцааны 100 жилийн ойд зориулаад нэг том тусгай үзмийн тагамд үзэсгэлэн гарсан. Тэр нь болохоор нөгөө 100 жилийн өмнөх монголчууд ба 100 жилийн дараагийн одоо өнөөгийн монголчууд гэсэн сэдвтэй үзэсгэлэн байсан. Тэгээ тэр үзэсгэлэнд зориулж гарсан каталог байна. Тэгээд 2022 онд гарсан санагдаж байна. Ингээд 3 жилийн өмнө юм байна тий. Тэгээ энэ болохоор яг хаа ингээд одоо жишээ нь энэ бол миний жишээ авсан одоо орчин үеийн зураг байхад тэгээ ингээд энэ орчин үеийн монголчууд юм байлаа гэхэд 100 жилийн өмнөх хүмүүс юм байсан гэдэг ч юм уу тийм. Энэ бол ингээд дандаа харьцуулсан маягтай явсан юм. Тий. 100 жилийн өмнөх монголчууд одоо байгаа монголчууд тий. Өнөөгийн монголчууд гэсэн ийм юугаар хийгдсэн концепцтэй хийгдсэн юм байна. Тэгээд ном гэхдээ дууссан гэсэн баха би тэгж сонссон. Тэгээ нөгөө угсаатан судлалынхаа музей гэдэг тэрнийхээ хүрээнд ерөнхийдөө Япон улсад борлуулагдаад ингээ явсан. Зөвхөн Японд уу? Тий. Монголд бол нэг шиг ховч борлуулагдаагүй. За юу мерсерс хүмүүс загч авсан гэсэн. Тий. Тэгээ Монголд бол яг дэлгүүр юм уунуудад бол ерөөс тавигдаагүй. Албасараа. Хар цагаан зургнууд. Янз янзын зургнууд байна. Одоо жишээ нь ингээл энэ одоо 100 жилийн өмнөх. Одоо нөгөө гандангийн динж шүү дээ. Тэгэнгүүт ингээд одоо бол ийм болсон ч гэдэг юм тий. Тийм ээ тий. Манай зургтын альтын харагдчихээн, цамхаг харагдчихээн. Авир танил харагдлаа сая. Тэгээ энэ их гоё ном болсон бэлээ. Ийм нэг ном зүйлийгээ тавьчихсан юм байна. Энэ болохоор Glimpse of Us гэдэг миний анхны гэрэл зургийн ном. Тэгээд номны бүх зургуудыг Кан Мемора гэдэг Японы куратор хүн бүх зургуудыг сонгосон. Тэгээд Такаянаги Нобуро гэдэг амар том гэрэл зургийн хэвлэлийн мастер энэ номнуудын хэвлэлийг хийсэн. Тэгээд Япон улсад хэвлэгдээд ирсэн. 141 гэрэл зураг багтсан байгаа энэ дотор. Тэгээд яг Японы мэрэгжлийн хүн өөрөө сонгоод ингээд давс сууж тааруулаад сонгосон ийм гэрэл зургуудтай юм ном байна. Энэ бол яг Монголд бол зарагдаж байгаа. Гэтэ хараахан дэлгүүрт бол хараахан тавигдаагүй. Зан базар гэдэг Instagram хуудасаар арт бук зардаг юм Instagram хуудасаар бол борлуулагдаж байгаа. Тэгээ бас удахгүй номын дэлгүүрт бол тавигдах байх. Тэгээд маш гоё чанартай авилгадж ирсэн юм гоё ном байна. За наад номноосоо та онцлог гэсэн хит хитэн зургуудыг бас сонирхуулаач. Онцлог хит хитэн зураг. Нэн зэнзэл зургууд энэ та. Ингээ ярих түүхтэй нэг юм сонирхолтой тийм зураг. Одоо жишээ нь энэ жишээ нь бидний Мангасын ам гэж нэрлэдэг зураг байна. За тийм биз дээ. Нөгөө наран тол. Наран толын тийм. Одоо энэ бол энэ төр зураг байхгүй. Тэгэхдээ мэдээж хүмүүс авч үлдсэн л ахaltaа энэ хэсгийг те. Хэдэн оны зураг байна? Энэ 2008 оны зураг тийм. Тэгээд энэ ч нөгөө дотроо айгу таад орж исэн үү? Орж исэн шүү дээ. Тийм. Дотроо бол нэлийн амьдрал буцалсан жоохон
хүнд маягийн хүмүүс ихтэй газар шүү дээ ажтай. Тийм байсан. Тэгэл би орохдоо бас айгу жоохон айцтай ордог байсан. Ер нь тийм шүү дээ. Бага ахтай их ордог. Тэгээд тухайн үед ч нэг харманы хулгайчд их байдаг. Ямаа алдчихгүй тэгэл нөө цүнхээ хараг хойны шуурдаа үрээ явж идэг гэсэн их сандгийн. Тэгэл энэ жишээ нь халуун илгэн нутагт болж байгаа сурагчид байх жишээний ч юм уу те. Тэр царайнуудын нь юу яаж ингэж Энэ нэг Хөвсгөл аймгийн театрт авсан зураг байна. Тэгэл энэ жишээ нь ингээд зодуулсан залуу байгаа байхгүй. Тэгээд тэсний артлын хан дээр нь яг ийм зураг байж таарч энэ төр те. яг таарсан байна тий. Гэдэг ч юм уу. За ер нь бол та яг энэ гэрэл зургуудаа авахтаа ямар нэгэн одоо юм эрсдэлтэй маш олон газруудаар одоо очиж шүү дээ тийм ээ. Олон газраарч явсан байх. За ингээд одоо гэрэл зураг авч явах хэвчээд эрсдэлтэй зүйл ер нь хэр их тохиолдож байв. Одоо магадгүй юм уур хуцаартай ч гэдэг юм уу те. Янз янзын л одоо ааш аранштай хүмүүс гэдэг шүү дээ. Магадгүй ингээ өөрийнхөө зургийг авахд ууралдаг ч юм уу те. Бүр ингээд зургийг аппарат хүртэл аваа шидчих юм тохиолдлууд ч гэсэн бас байж лээдэг. Тиймэрхүү зүйлс ер нь хэр их тохиолдож ирсэн бэ? Магадгүй одоо ингээд бас байгалийн зурагч гэдэг юм уу те. Бусад одоо юм зургууд, гэрэл зургууд одоо аваа явж хахад тэр тохиолдож байсан хүндрэлүүд нь юу байдаг вэ? Тийм тохиолдол зөндөө шүү дээ. Тийм. Тэгээд яг нөгөө хүмүүс тэгээд нөгөө тийм л ах л та. Одоо олон нийтийн сүлжээ, сошиал аймаггүй хөгжсөн болохоор хүмүүс өөрсдөө зургийг авахлах айгу дургу болох нь одоо бол тийм мэдээж тэр хүний юу шүү дээ, эрх шүү дээ. Тэгээд зураг авах бол гэмт хэрэг биш шүү дээ. Авсан зургаа мэдээж олон нийтийн сүлжээнд тавих ч юм уу тэр хүнийг доромжлох ч гэдэм үү яах бол мэдээж тэр бол те гин буруутай зүйл шүү дээ. Тэгээд зүгээр зураг авч хахад авахулмааргүй над авахулмааргүй байг надхаа устдаггүй бол окей болно шүү дээ. Би буруу юм хийгээгүй шүү дээ. Зүгээр зураг авсан те тэрийг яаж ч ашиглаагүй байгаа. Тэр халуун дээр нь тэгээд ингээд яаж ч болно. Гэхдээ тэгэхгүйгээр тэгэл айгу уцаартай ханддаг хүмүүс их байна. Тэгэл замдуулах, маамдуулах юу гэдгийг зохиолж мохиулах юм шийдвэрлэх мэдүүлэх бол зөндөө байсан. Тийм зүйл бол зөндөө тохиолдож ирсэн. Ер нь юм түүхэн үйл явдлын зургийг та ер нь хэрэг авдаг вэ одоо? Тийм яг тийм олон бол очиж байгаа. Гэхдээ би ерөнхийлөгчийн зурагч нар адилж үзсэн. Тийм ерөнхий сайдын зурагч нар ч адилж үзсэн. Тэгээд мерсер авсан тийм зургууд байдаг. Гэхдээ нөгөө бас тийм олсдорчдын одоо ингээд би цалин мөнгөний аваад ингээд ажлыг хийж байгаа юм чинь тэр хүмүүсийн зургийг ингээд шууд дэлгээд хүмүүст үзүүлэх тийм одоо хүн чанар биднэрт байж болохгүй шүү дээ. Тийм болохоор тэгээд ер нь бол тэр зургуудыг бол хүмүүс бол үзээгүй тэгэл үлдсэн тийм зургууд бол зөндөө байна. Тийм. Тэгээ энэ зургийн жишээ нь би яг түүх гэдгсэн чинь энэ 2015 оны наадмын үеэр авсан зураг байгаа байхгүй. Студиано тий? Тий, студиано. Тэгээд би энэ хэвтэж байгаа хүнийг ингээд харчаад айгүй хүн яваад исэн болохоор за хүн жоохон шингэрхийг ингээд яг тэр мөчийг хүлээгээд байжсэн чинь нэг гэр бүл ирээд ингээд зураг авах гэж зогссон. Тэгээ ингээ харсан чинь энэ дотор энэ хүүхдүүдийн аав нь байхгүй байгаа байхгүй гэр бүл нь байхгүй ээж нь л байгаа. Ээж нь л байгаа. Тэгсэн чинь яг аав шиг насны үнэнд ингээ хэвтчихсэн. Юм хоёр гэр бүл байгаад тэгээд нэг юм ёх дутхтай яг ийм санаа илэрхийлж болох юм байна гэж бодоод шинэ энэ зургийг авч ирсэн ч гэдэм үү те. Энэ зураг байна. Өөр яшмар зураг байна. Гэрэл зураг ер нь нэг юм зал дутах санааг бас илэрхийлсэн байдаг шүү дээ тийм ээ. Одоо яг таны номонд орсон, уран бүтээлд орсон гэрэл зургууд ер нь бүгдээрээ одоо юм зөвшөөрөлтэй одоо тоон хүнээс мэдээ зөвшөөрөл аваад тэгээд одоо нөгөө хүмүүс байна. За болно тэгээд орж байгаа гэсэн үг. Тийм зарим нь бол тийм. Гэхдээ нөгөө танихгүй ч юм уу эсвэл нүүр царай нь ороогүй хүмүүсээс бол юу аваагүй л. Аваагүй. Яг царай нь гарсан хүмүүсээс бол зөвшөөрөл авах хэрэгтэй тийм ээ. Ааха. За. Одоо шинийн Чингисийн өшөөнд мөргөж байгаа зураг байна те. Мөргөж байгаа юм уу те. Тийм биш те. Би бол энэгээр одоо зөндөөл явж өнгөрсөн те. Гэхдээ нэг л удаа аим төр зурагтай таарсан. Чи гэдэг юм уу те. Хэдэн оных вэ? Энэ 2016 он баха би тийг санаж байна. Тэгээ өөрийн дүүгээ хэмжиж байгаа зураг байна. Муу ясах хөөрхий би те. Хамаа нэлчилэн тарж байгаа. Одоо уртын хэмжээд байна да. Өндрийн хэмжиж байгаа.
Тэгээд ингээд одоо хотын хүмүүс мэдгүй байх хөдөө бол ингээд талхаа ингээд том томоор нь барьчаад ингээд зүсээ зардаг энд жишээ нь те. Талхаа авахар ирсэн хүн байх жишээ нь ч гэдэм үү те. Тэг яг баримтат гэрэл зураг бол энэ үйл явдлыг найруулах зохиох боломжгүй явна шүү дээ те. Яг л тэр акшн яг л тэр акшн яг тэр мөчийг авах хэрэгтэй. Тэгээд яг хөргүүдийг бол би жишээ нь ингээд ярьж байгаа л авсан л та. Энэ бол жишээ нь Хөвсгөл аймгийн Чандман өндөр гэж сумын анчин хүн байна. Дэлгэр Бандхаа гэдэг хүн. Тэгээд энэ хүний тухай ангид нутгийн хүмүүс амар их түүх ярьж исэн. Баавганаас цогтж исэн, суган доогоор нь шургаад цогтцсан, могтцсан ч гэдэм үү те. Их жижигэн биетэй тийм хүн байсан. Тэгэл би нөгөө нэг юм хөрөг авахтаа нөгөө жоохон настай хүмүүс ч юм уу хүүхдүүд энэ трийг авах айгуу дуртай. Нөгөө бидний шиг залуу хүмүүс нөгөө зураг авах гэхээр нэг жоохон дүр дороод хичээгээд идэг нэг. Өөрөөсөө өөр болоод идэг. Тийм өөр болоод идэг тийм. Тэг хөгшин хүмүүс бол нэг тэгдэггүй, хүүхдүүд бас тэгдэггүй гэж би бол анзаардаг, тэгж боддог. Тэгээд нэрэл яг тэгдэг штэ тий. Хүүхдүүд яг л нөгөө цаахан цаас яг л өөрөөрөө л байж идэг. Нэр яг тийм биш шүү. Одоо тэгвэл таны гэрэл зураг юу авахтаа баримтлагдаг зарчим юу вэ? Баримтлагдаг зарчим яг зарчим гэж бол байхгүй. Гэхдээ би зүгээр анзаараад тахад би зүгээр жоохон юм кадр голлуулах дуртай юм болоо гэж бодсон өөрийгөө. За. Гол дүрээ ингээд кадр голлуулаад яг хүн ингээд харахад шууд ингээд харааны төв ингээд зургийн гол хэсэгт ингээд очиод ингээд шууд үзүүлмээр байгаа зүйлийг хамгийн эхлээд харуулахыг хүсдэг тийм талтай юм болоо гэж би зөвөр өөрийнхөө зургаас жишээ нь анзаарсан. Тийм байна тий. Энэ бол жишээ нь Хөвсгөл аймгийн Галт гэж сумын дотор байр. Тэгэл энэ хүүхэд намайг орсон чинь ингээл цонхоор хараад гадаа ингээд бороо орж байгаа цонхон дээр нь тийм ингээд цонхоор нь ингээд салхи орж ирээд хөшгөн ингээд хийсцэн тий. Тэг нэг л юм гонигтай тэгэл сумын төвдөр ч угаасаа ингээл үзэж харах юм байхгүй. Тэгэл тий нэг л тийм гонигтай л санагдаад жишээ нь авч ирсэн зургийг. Яг энэ зургийг харахад надад ч гэсэн ингээд бяцхан гоны бас төрж шít. Тэгэхээр одоо ингээд трансгендер залуу байна. Тэгээд ингээд нүрээ нууцсан ирнэ ингээд хувцсан дээр нэг нүдтэй. Тийм байна. Тийм. Ер нь ингээд гэрэл зургийг хараад баярлна, догтлно, гониглно, харамсна, харуулсна, уйлна гэж тухайн хүнд одоо янз янзын мэдрэмжүүд бас зэрэг ер нь төрж идэх юм байна. Энэ бол жишээ нь одоо нөгөө дээр 2008 оны Монгол хүн анх Олимпийн алтан медаль авдаг мөч байна. Нөгөө Төвшин Баяр аврагын явж. Төвшин Баярын алт авдаг өдөр жишээ нь Монголд ийм дүр зураг бараг л болдгоо шүү дээ тийм шүү дээ. Тэгэл энэ бас гоё үе байсан. За энэ мэтчлээ ингээд маш их гэрэл зургийг багтааж өгсөн байна. 141 гэрэл зураг байгаа гэсэн. Тий. 141 гэрэл зураг багтсан байна. Хуучны ер нь энэ гэрэл зураг. За тэгээд одоо нөгөө кино таас дуу хөгжимгээ түр ярьлаа тий. Рок дуу хөгжимгээ сонсдгоог ярьлаа. Одоо юм дүрс гэд тий. Эднэр ер нь баримтууд таны уран бүтээлд ер нь хэрхэн яаж нөлөөлдөг гэж та ер нь боддог вэ? Одоо таны магадгүй сонсдог тэр хөгжим чинь рок гэхэд таны уран бүтээлд яаж нөлөөлдөг вэ? Миний зургийн стил нөлөөлдөг баха. Би нөлөөлдөг гэж бодож байна. Би айгүй хөгжим сонсоод алхаал зураг авал тэг явдаг гэсэн. Тэгээд тэр чинь нөгөө нэг яг би энийг сонсчихсан болохоор ингээд авцсан ингэж болох хэлэхэд хэцүү. Гэхдээ энэ бол би бол заавал нөлөөсөн байгаа л гэж бодож байна. Тийм. Нөгөө өөрийн мэдлгүй яг ингээд тийм. Одоо жишээ нь гэрэл зураг үзэгчсэн тийм байхгүй нөгөө ингээд маш олон мастер гэрэл зурагч дэлхий дээр зөндөө байна тийм. Тэр хүмүүсийн зургийг би маш их үзсэн, маш их үздэг тийм. Энэ зүйл өөрөө нөгөө нэг ингээд хүний ингээд дал тухамсарт ингээд үлдээд энэ ийм зураг байна те гэд тэр зургийг ингээд мэдчихлээ штэ. Ингээд тэгэнгүүт дараа нь зураг авахд яг тэр зургийг давтдаггүй маа гэхэд тэр мөчийг тань гэх юм уу те нэг ийм юу болдог гэж би бол боддгоо. Тэгээд бусдын гэрэл зургийг үзэх, хөгжим сонсох энэ төр бол хүний уран бүтээлд бүгдэнд нь
нөлөөлдөг гэж бодож байна. Тэгэхээр ер нь Япон улсад за нөгөө Японыг илүү онцлоод ярьчи. Илүү одоо та яг энэ талаар мэдээлэл тагаалаа гэж бодоод Японд одоо жишээлбэл гэрэл зургийн тэр одоо хөгжил нь яг одоо за манай Монгол улсад ер нь яг энэ гэрэл зургийн хөгжил нь өнөөдрийн түвшинд ер нь хэр ялгаатай хэр зөрүүтэй вэ? Эсвэл бид нар яг энэ тэнцүү явж гинөө? Японд гэрэл зураг сонирхогч 3 сая байдаг гэсэн. 3 сая. Тийм. 3 сая гэрэл зураг сонирхогчтой гэсэн. Тэгэхээр мэдээж тэр дотор бол маш олон сайн гэрэл зурагчид гарч ирэх нь ойлгомжтой байх. Тийм. Тэгээд Япон бол угаасаа камерны их орн штэ. Одоо дэлхий дээр байгаа хамгийн түгээмэл хэрэглэгддэг Sony, Nikon, Canon гэл те энэ бүх камерууд Японд үйлдвэрлэгддэг. Японы камер Японд үйлдвэрлэгддэг бол биш л те. Гэхдээ Японоос гаралтай. Ингээд тийм учраас маш эртнээс камер үйлдвэрлэж гисэн болохоор тийм олон бас гэрэл зураг сонирхчд байдаг ч гэж магадгүй те. Тэгээд манайх Монгол тийм амар тутгаар гэж би бол бодохгүй байна. Гэрэл зурагчдын ур чадвар тэрний хувьд бол яг хөө зүгээр бид нар бол гэрэл зургийн олон чиглэл төрлүүд байдаг те. Одоо чинь баримт гэрэл зураг гэл сая гэл нэг том төрлийн ярьсан шиг те. Ийм арт гэрэл зургийн арт төрлүүд айгүйх байна те. Тийм зүйлс манад жоохон бага юм болов гэж би бодож байна. Тэр төрөл нь Японд бол тэр төрөл илүү сайн бас хөгжиж чадсан тийм хүмүүсүүд айгүйх байдгаас гадна гэрэл зургийн хэвлэлийн тал дээр маш сайн гэж би бол бодож байна те. Тэргээр бол биднээс бол даваа талтай гэж бодож байна да. Аха. Мандад ер нь энэ технологийн хөгжил нь ер нь хэр явж байгаа л одоо нөгөө нэг түрүүн бас хэллээ шүү дээ нөгөө алдартай маш олон юм одоо гэрэл зургийн аппаратууд гэдэл тийм ээ. Тэр одоо дэлхийн хэмжээний одоо тэр аппарат гэрэл зургийн аппаратууд энэ технологийн хөгжил одоо нөгөө AI гэл нөгөө хиймэл оюун ухаан гэдэл маш олон зүйлийг ярьдаг болсон байна. Тэгэхээр энэ бол одоо манай улсад ер нь хэр байгаа болоо. За цаашлаад одоо нөгөө хиймэл оюун ухаан гэдэг энэ зүйлийг яг энэ одоо гэрэл зурагт ашиглаад эхэлсэн байгаа штэ. Магадгүй ингээд хин нэгэн ойр татны хүн алдсан байлаа гэж бодоход яг тэр хүнтэйгээ хамтдаа байгаа мэт тэр мэдрэмжийг өгөхөр ингээд би олгож ийн хиймэл оюун ухаанаар бүтээж ийн гэдэл тийм ээ. Техникийн хувьд бол бид нар бол хоцроогүй сайн техникүүдийг авч чадж байгаа. Гэрэл зурагчд бол авч чадж байгаа. Киноны хувьд бол бас чадж байгаа. Гэхдээ киноны хувьд бол илүү өртөг ихтэй учраас жоохон хэцүү гэж магадгүй. Кино камерууд бол тийм. Дээрэс нь хэвлэлийн хувьд нэрийг хэлэхэд энэ номыг хэвлсэн Такаянагийн Нобуру гэдэг хүн Монголд 2 удаа ирээд Монголын хэвлэлийн одоо нэг салбарын хүмүүстэй уулзаад сургалт орсон. Тэн дээр одоо тэгэл Монголын бараг ихэнх хэвлэлийн газруудын хүмүүсүүд ирж сургалтанд нь суусан. Тэгээд тэр хүн бол тэгэж хэлсэн гэсэн. Яг л бидний хэрэгэлдэг ийм хэвлэлийн машиныг та нар хэрэглэж байна тийм. Тэгэхдээ тэрийг ажилуулах боловсон хүчин гэх юм уу те. Тэрийг эзэмшсэн тийм мэрэгчлэлтэн ховор учраас ингээд яг бас хүссэн шиг болохгүй байна гэдэг тийм юг ярьсан гэж би сонссон. Тийм тэгэхээр бид нар бол хэвлэлийн хувьд тэгээд техникийн хувьд бол тийм ч амар дутаад ингээд яасан юм бол байхгүй бах. Тэгэхээр бид нар өөрсдөө тэр тал дээр бол хөгжүүлэх хэрэгтэй болоо гэж бодож байна. AI-ийн хувьд бол хэзээч гэрэл зургийг бол орлож чадна гэж бол бодохгүй байна. Гэхдээ мэдээж таны сайн дурдсан шиг ингээд нэгд байхгүй болсон хүмүүсэд ингээд гаргаж ирэх дурсах тэр тал дээр бол хүмүүс ингээд ажиллаж байгаа юм те. Тэр бол мэдээж сайхан зүйл шүү дээ. Тэр хүмүүстэй бол те. Тэгээд сүүлд нэг Sony гэдэг брэнд үүдэн шүү дээ. Sony-гийн гэрэл зургийн уралдаан болсон. Тэр гэрэл зургийн уралдаанд нэг гэрэл зураг төрүүлсэн. Тэгээд сарын дараа шагналаа авсныхаа дараа AI-аар хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн тэр хүн. Тэгэхээр бас нэг ингээд жоохон тэр дөнгөж гарч ирээд удааг байсан болохоор тэгс юм уу. Одоо бол илүү сайн шалгаж малгадаг болсон баха. Тэрийг шалгах боломжтой байх гэж би бол бодож байна. Тэг бидний хувьд бол
AI ашигладаг. Тийм. Мэдээж бас нөгөө техник технологи хөгжихээр юм сөрөг үр давар гэдэг зүйл бас бий болж байна л гэсэн үг шүү дээ. Тэр нь ямар зураг байсан бэ? Тэр зураг нь болохоор хоёр эмэгтэй хүний тэгээд нэг нь мөрөн дээгүүр нь ингээд даваад ингээд харж байгаа хоёр хүний хөрөг байсан тийм зураг. Тэр зураг юунд нь төрүүлсэн болоо? Бараг Grand Prix баха. Тэрийг авсан гэж санаж байна тий. Тэгээд шагналаа өгснөхийн дараа тэрийг яасан байсан тий. AI хийсэн гэдгээ төлөөс зөвшөөрсөн гэсэн. За ер нь танд чөлөөт цаг зав хэрэг гардаг вэ? Чөлөөт цаг зав гарсан үедээ зураг авахаас гадна юу хийж өнгөрөөж байна? Чөлөөт цаг зөндөө гарна. Би ч бас тийм ажилсаг биш залхуу хөвтэй их залхуу. Тэгээд чөлөөт цагийг хөгжмөл их сонсох юм даа. Бас кино үзэх юм байна. Тэгээ ном бол их уншдаг байсан бас тэгэхээр сүүлийн үед бол уншихаа байсан байна. Тэгжил ер нь чөлөөт цагийг өнгөрөөж байна. Гэтэ миний ер нь амьдралдаа хийсэн хамгийн их хөгжим сонсгол баг та. Тэг би бас пенс цуглуулдаг. Тэгээд пензаар хөгжим сонсох гоё байдаг. Тэгээ та нөгөө нэг сая уртын дуу гэж ярьжсэн шүү дээ. Монголын уртын дуу гэдэг. Би тэг нэг найзын да 1981 үл 82 оны тэр нөгөө нэг Оросын Мелодия гэдэг баха тэр газараас гаргадаг нөгөө нэг юм пензнодыг одоо чулуунгуй ч юм уу эсвэл балетын хөгжмийн ч юм уу те эсвэл соёл эрдэмэрдэн гэл хуучны монгол пензуудыг сонсч үзсэн тэр бол үнэхээр гоё байсан. Тэгээ би бас өөрөө нөгөө Монгол дуу хөгжмөөр жоохон муу мэдлэгтэй болооч тэр юм уу те ялангуяа бүр сонгодог хөгжмөөр бол Монголын хуучны сонгодог хөгжмөөр айгу муу мэдлэгтэй болохоор тийм юм мэдэж аваад тэгээ тэрийг пензаар янгах ингээд сонсоход бол маш гоё байсан. Хамгийн сүүл та ер нь ямар хамтлагийн ямар дуунуудыг их сонсох уу? За тэгээд хамгийн сүүлд уншсан ном нь одоо ингээд санаанд байгаагаар ямар ном байна? Одоо би Салман Рушдигийн Шүн дүндийн хүүхдүүд гэдэг тэрийг эхэлсэн явж байгаа. Тэгээд хөгжим гэвэл бол би анх бол айгүйх метал сонсдог байсан. Тэгээд тэгтээ тэр үед тэгээд метал бол нэг хэдэн жил сонсож байгаа л тэгэл байлсан. Тэгээд рок хөгжим дотроос би пост рок гэдэг хөгжимд айгүй дуртай. Тим хөгжмийн урсгалд айгүйх дуртай. Энэ болохоор ер нь бол энгийнээр ирэхэд ингээд хөгжмийн зохиол гэж хэлж болно. Дуулалт бараг байхгүй. Тийм хөгжмийн зохиол дээр суурилсан тийм хөгжмийн урсгал байдаг. Тэгээ пост рокт маш их дуртай. Тэгээд хамтлагуудаас гэвэл би Radiohead-ийн хамтлагт маш их дуртай. Тэгээд Токиод бас тэр Radiohead-ийн дуучны өөрийнх нь би даасан тоглолтыг бас үзсэн. Тэгээд эхний хоёр дүн дээр нь уйлал. Нэрэн тэгдэв билээ. Тэгээд сүүлдээ яг хаа тасч чийлээ тэгээд. Тийм гоё байсан тэгээд. Маш олон жилийн турш та яг энэ гэрэл зургийг авчээ. Тэгээд гэрэл зургаа ингээд тасралтгүй авахд танд ингээд нөлөөлсөн зүйл одоо жишээлбэл нэг тухайн хүн болгоно нэг юм зам байдал гэдэг юм байна л да. Одоо ихвчлэн одоо манай зочид тууштай байдал гэж хэлдэг. Яг ингээд нэг зүйлээ маш олон жил ингээд хийгээд явсан хүмүүсүүдийн тухайд тэгж явж ийж яг ингээ өөрийнхөө хүрхийг хүсэн тэр өндөрлөгтэй очисон гэж бас ярьдаг. Тэгэхээр яг энд нөлөөлсөн одоо таны зам байдал юу юм болоо? Тэр нөө тууштай гэдгсэн чи би бас тууштай гэдэг одоо тэр үгийг хүртэх хэрэгтэй хүмүүсийг бол мэдэхгүй байна. Яг ингээд би нөгөө гэрэл зургийн дугууланд ингээд цогсоод гама ганцлагт ороод тэг би бас рок хөгжмийн хамтлагтай байсан. Тэгээд хөгжим энтер гэж яваа. Тэгээд би ер нь гэрэл зургаас бас ингээд орж гарсан юм хүндэрсэн хугацаанууд байгаа. Тэгээд ер нь ингээд анзаараад байсан чинь одоо миний номонд орсон ч бай. Ер нь миний ингээд энэ гайгүй зураг болцсон доо гэж сонгосон гэрэл зургууд маань ерөнхийдөө нэг 2015 оноос хойш авсан гэрэл зургууд байсан. Тэгээд тэр хүртэл ингээд өөрийгөө ингээд хөгжүүлж өөрийгөө олтлоо гэх юм уу тий. Өөрийн тэр мэдрэмжийг олтлоо бас цаг хугацаанууд амьдралыг тоолсон.
Тэгээд 2015 оноос хойш би бол ямар ч тасралтгүй гэрэл зураг аваад ажиллаж байгаа. Тэгээд тууштай байдалд ямар зан юу нөлөөлдөг вэ гэсэн чинь мөнгөний болов гэдэг. Тэгээд нөгөө яг ингээд бид нар чинь ингээл нас биеийн төрсөн өөр амьдралаа аваа явах хэрэгтэй. Тэгэл мэдээж ажил хөдөлмөр хийж мөнгө олох хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр бид нар тэгэл гэрэл зургийн ингээд тийм захиалгын ажлууд хийж байгаа тийм. Тэгээд тэр үед бол гэхдээ хизээч яг өөрийнхөө өөрт авах тий одоо юу гэмтэй ингээд захиалгын зураг авч явж явах явцдаа жишээ нь өөрийнхөө юмыг дотроо ингээд бодож явдаг. Өөрөө ингээд сайн гой зураг болчмоор юмыг ингээ хайж явж яадаг те. Байнга л ирэл хайвал тэгээд хараад л явж байгаа юм. Харж явж яадаг те. Тэр зүйл маань л ер нь бол ийм гэрэл зургууд боохт төлөөс юм болов гэж би бол бодож байна. Тэ. Түүнээс яг хоо зүгээр нэг юу гэдэг би бас хормын зураг ингээ мерсээр авч үтсэн жишээ те. Тэгэл хормын зураг зүгээр л хормын зураг аваад тэр хүмүүстэй зураг нөгөөл ингээ дуусгачих болно шүү дээ. Тэгтэл яг хормын зураг авч явж байхдаа хүртэл би энэ гоё акшн байна. Энэ тэр хүмүүст өгөх зураг биш те. Өөрөө өөртөө авах тэр зургуудаа ч гэсэн хараад явж идэг те. Тэр нь л одоо нөлөөлсөн байж болох юм л гэж бодож байна. Ер нь их ажигч гэрхаа юу та? Тийм баг. Тийм бах тий. Тийм байж бас энэ хаан сонирхолтой яг юу байна? За энэ яг болох юм байна гэдэг ч юм одоо ингээл хараад явж байгаа юм шиг. Годомж одоо ер нь ингээл та ийш явахдаа байнга л ажилластай юу? Тийм байнга л ажилластай. Зураг болчоор зүйлсүүдийг бол байнгын хараад явж байдаг тий. Тэг би бүр нэг хэсэг бүр камергүй тэг 2015 оноос өмнө тэр одоо нөгөө ингээл тэр үед бол шин би камергүй байхдаа бүр ингээд гоё акшнд харалтвал ингээд авдаг байсан. Тэг хоосон авдаг байсан. Хосоо. Тэг авч ийн гэж бодоод ингэдэг байсан. Тэр мэрчсэн нөлөөсөн байж магадгүй л тий. Одоо ер нь та банк камертаа явдаг уу? Тий. Гэрээсээ гарахтаа үргэлж биедээ авч явдаг. Үргэлж авч явдаг тий. Тэг өнөөдөр бол нөгөө би ном хийгээд үзэсгэлэн дээр очно гэсэн болохоор камер авч гарч ирээгүй. Тий. Түүнээс бол би 365 хоног жишээ нь гарлаа гэхэд бол баг 90% нь л авч гарна. Тий. Тэр нь бол камерыг авах гэж бол байдгүй тий. Таны одоо маш олон одоо гэрэл зургийн бүтээлүүд байна. Энэ бүтээлүүдээсээ хамгийн хайртай одоо хамгийн дуртай бүтээл нь нэг бүтээлээ та онцлооч. Хамгийн хайртай. Яг нь хэцүү л байдаг л таг энэ уран бүтээлчтэй тий одоо жишээлбэл дууны найруулагч хөгжмийн зохиолчтой яруу найрагчдаас одоо ингээд асуухад мэдээж хүн болгон бүхий л бүтээлтэй хайртай байдаг л та. Гэхдээ илүү их одоо ингэж одоо хайрладаг тий. Яг тийм нэг бүтээлээ онцлооч гэж хүсэж байгаа шүү. Яг би энэ зургийг хэлж болох юм. Энэ зураг болохоор ингээд годомжны ингээд хоёр одоо ингээд уудаг нөхдүүд байна. Тэгээд гэр бүл эхнэр нөхөр хоёр юм билээ. За. Тэгээд ингээд газраас ингээд хагархаа шил аваад гараад үснэ гэд эхнэрээ айлгаад ингээд сурцсан. Тэгээд эхнэрээ ойлуулад байж байгаа юм агшин байхгүй тий. Тэгээд яг ингээд би нөгөө тэгж боддог байхгүй ингээд юм иймэрхүү юм хүнд хэцүү зүйлс ч гэсэн өөрийн гэсэн гоо сайхантай гоо зүйтэй тэгээд баяртай жаргалтай зүйлээс илүү бас ийм хүнд хэцүү зүйлс ингээд хүний сэтгэлийг их хөдөлгдөм болов гэж би боддог. Тэгээд ийм дүр зурагтай тэгээд дандаа таарахгүй шүү дээ ер нь. Тэгээд би өөрсдөө нь уулзаад энэ хоёртой яриад тэгээ байжсэн чи ах гинт газар шил аваад ингээд гараа ингэх гэх. Тэгээ би бол зөвхөн анзаархтаа ер нь энэ хүн ингээд сурцсан байна. Тэ ингээд тэгээд манай тус гэр бүлийн хүчирхийлэл юу амар их штэ ер нь бол тэгэл архины хэрэглээчсэн манайх амар ихтэй. Тэгээд юм олон юм эндээс ярьж болохоор ургуулад ярьж болохоор ийм сэдвтэй зургийн болов гэж би бодож байна. Тэгээд би бол энэ зурагтай бол дуртай. Тийм байна. Хаалттай хаалга бүрийн цаана ямар нэг юм сэтгэл эмзэглүүлмээр за эсвэл баяртай жаргалтай маш олон үйл явдлууд өрнөжлөдөг. Тэр харин илүү далдуу бид нар мэддэггүй юу гэдэгт бүх асуудал байдаг шүү дээ тийм ээ. Энэ олон хүний амьдрал донд мэдээж ирэнтэй бараантай за жаргалтай зовлонтой гэдээ маш олон асуудлууд бас байдаг. Тэр болгоныг гэрэл зурган дээрээ мөнгөлөн үлдээж энэ зургийг хараад гэд энэ нэг мэдрэмж төрөх
Тэр зүйл бол хамгийн чухал. Хүнд төрөх тэр мэдрэмж гэдэг бол маш чухал зүйл байдаг л да. Тэгэхээр та ер нь өөрөө хэр их мэдрэмжтэй хүн гэж өөрөө ер нь боддог вэ? Би биш өөр хүмүүс мэддэг хүмүүс л хариулал зүгээр ах л. Би хүмүүс тэгэл өөрийгөө мэдрэмжтэй л гэж боддог үлгүй дээ. Би ч өөрийгөө бол мэдрэмжтэй л гэж бодож байна. Мэдээж тэгжээж мэдрэмжгүй бол одоо тэгэл тийм хөгжим сонсоод ийм зураг авахгүй болов гэж бодож байна тийм. Тэглээ ах вэ. За радио кафе нэвтрүүлэг өндөрлөх цаг хугацаа тунд өгсөн байна. За бид гэрэл зургийн тухай самттай ярилцлаа. Тэгэхээр биднийг үзэж байгаа, сонсож байгаа. За тэр дундаа гэрэл зургийг сонирхож байгаа одоо олон залуучууд байгаа л да. Сүүлийн үед камер гэхээсээ илүүтэйгээр одоо нэг утсаа шууд ашиглаад утсан дээр одоо ингээд хүссэн дуртай одоо юм тий авахыг хүссэн тэр зургуудаа ингээд шууд дарчдаг болсон, авдаг болсон байна. Тэгэхээр энэ залуучуудад ер нь хандаад ер нь яг энэ гэрэл зураг гэдгийг сонирхож байгаа залуучууд дүүнартай тий хандаад таас зөвлөгөө өгөөч ээ. Яг хаанаас, юунаас бид эхлэх ёстой бэ? Хамгийн эхлээд бид мэргэжлийн камера сонгох ёстой байдаг уу? Эсвэл эхлээд тэр хүнд заавал одоо нэг юм ховын ур чадвар тий заавал байх ёстой нэг тийм ур чадвар би хэрэгтэй юу гэдэг энэ талаар. Би бол техник хамгийн чухал гэж бол бодохгүй байна. Мэдээж чухал. Гэхдээ хамгийн чухал бол үгүй гэж хэлнэ. Чин би iPhone 11 гээд утсаар зураг авдаг орос зурагч мэднэ. Тэр хүний номыг би үзчихсэн. Тэр бол маш сайн зурагч байсан. Тэ зөвхөн утсаар зураг авдаг тийм хүн байсан. Тэ тэгэхээр бол юугаар бүтээх юм биш нөгөө зурагчид гэж ярьдаг л та нөгөө аппаратанда биш арын залгаанда гэж ярьдаг. Тэ яг нөгөө аппаратанда биш аппарата барай байж байгаа чамд шуул гэдэг л хэлж байгаа юм л та тэ. Тэгэхээр ингээд мэдээж камер биш чи өөрөө хамгийн чухал те. Тэгээд миний зүгээр өөх зөвлөгөө гэвэл зүгээр өөр дээрээ би жишээ авахад би бол маш олон гэрэл зураг үзсэн хүмүүсийн. Тэгээд тийм учраас хүмүүсийг маш их гэрэл зураг үзээсэй гэж бодож байна. Тэгээд тэр дундаа баримтат гэрэл зураг те. Баримтат гэрэл зураг гэхээр зүгээр л ингээл нэг юм юуны чамаагүй зургийг авсан гэж ойлгож болохгүй шүү дээ тий. Мэдээж ингээд авж байгаа бүх зургууд баримт те. Гэхдээ яг ингээд уран бүтээл болж харагдах үс те тэр байдлыг бол тэр зургийн хэл одоо энэ зүйлийг мэддэг хүмүүс бол хараад мэдэрнэ те. Тэгэхээр баримтат гэрэл зураг бол маш том ам бүхтэй урт удаан оршин тогтнотой гэрэл зургийн төрөл. Тэгээ анханасаа тэгж хөгжиж ирсэн. Маш олон сайн баримтат гэрэл зурагчдын бүтээлүүд зөндөө байдаг. Жишээ нь Magnum гэдэг дэлхийн одоо хамгийн анхны гэрэл зургийн газар Франц улсад байгуулагдчихсан. Тэр одоо бол тэр Нью-Йоркт төвөн байна. Тэр хүмүүсийн чи ороод гэрэл зургуудыг үзээрэй. Тэнд 100-аад гэрэл зурагчд байдаг. Гэхдээ тал нь одоо Тэнгэрийн оронд явсан. Гэхдээ тэр хүмүүсийн бүтээлүүдийг үзвэл чамд маш олон чи тэрийг үзэх юм бол гэрэл зургийн тухай маш том ойлголтыг авч чадна гэж хэлмээр байна те. Тэгээд дараа нь чи өөрийнхөө одоо юу гэдэг авах чиглэлээ сонгож болно те. Заавал баримтат гэрэл зураг сонгох албагүй. Гэхдээ зүгээр тэрийг заавал мэдчих ёстой гэж би бол бодож байна. Тийм л зөвлөгөө өгмөр байна. Тэгээд сайн гэрэл зураг үзээрэй. Тэгжээж зурагчин болтой шүүл гэж хэлмээр. Түүнээс ямар ч гэрэл зураг үздэг хүн бол шууд зурагчин болно гэсэн ойлголт бол байхгүй хаа. Тэгэхээр маш олон одоо гэрэл зурагчдын зөвхөн Монгол хэлтгүү тийм ээ. Бусад одоо улс орны одоо мэрэгжлийн гэрэл зурагчдын тэр уран бүтээлүүдийг сайтар харах хэрэгтэй байх нь. За хараад тэндээс өнцг нь юм байж болох юм байна ч гэдэг юм уу тий. Мэдээж ингээд шин зүйлийг суралцаад л явна гэсэн үг байна л да. Дээрээс нь бас нөгөө ингээд би л жишээ нь ингээд тийм амар мастер гэрэл зурагчдын зургийг үзээд гараад зураг авмаар шууд тийм сэтгэл шууд төрдөг. Тийм юм төрхийг бас үүсэхгүй ш хүмүүстэй. Ингээд за үзлээ те. За тэгвэл зүгээр өөрөө гараад зураг авъя гэдэг тийм ирч хүч тэр инспирэшнийг хүмүүст бас өгдөг. Тийм учраас гэрэл зураг сайн үзэхгээрээ. Хин нэгнээс сонсч исэн тийм зөвлөгөөч гэдэг юм уу те. За магадгүй ингээд бидний амьдралд шантрах хэцүү те. Бүр ингээ бууж өмөрч юм уу ийм үед бас байдаг л да. Тохиолдож л байсан байх. Танд ч гэсэн. Тийм тэгэхээр яг энэ үед танд нэг хүч болоод, урам болоод хин нэгэн танд хэлж исэн үг
Эсвэл одоо юм зөвлөгөөч гэдэг юм уу? За бүр та ингээд ямар нэгэн номноос ч юм уншиж исэн, харж исэн. Тэгээд тэр үгээр одоо ингээд хөглөгддөг ч гэдэг юм уу те. Тийм одоо зүйл танд байдаг. Мартагддгөө. Мартагддгөө тийм үед гэхээр яг санахгүй байна л да. Мэдээж тийм үед бол байсан. Тэг хэцүү үед байсан. Тэгээд яг шууд яг хэлж чадахгүй байна. Тэгсэндээ гээд энэ тийм юм тохиолдосоо л гэж бодож байна. Өөрөө өөртөө магадгүй ингээд таны хэлсэн үг. Тэгвэл тэр үедээ өөрөө өөртөө та юу гэж хэлсэн? Өөртөө яг тэгээд ингээд яасан чи нэг ингээд нөгөө амар олуулаа байж хагаад найзуудтайгаа амар олуулаа байж хагаад тэгээд нэг мэдсэн чи ингээд ганцаараа ингээд сэрсэн тэр үе гэх юм да. Тэгээд тэр нөгөө нэг юм юу мэдхүү одоо нөгөө нэг ингээд сатори гэдэг юм а. Зэн буддизмын гинтийн гэгэрэл гэдэг юм уу гэдэг гэж санаж байна. Тэгж орчуулдаг санаж байна. Тийм тэн дээр нөгөө нэг юм юу гэдэг хэвгүй зэнгийн нэг мастерт тохиолцсон явдал байдаг хэвгүй. Ингээд ховинтай ус үүдэн штэ. Хоёр мөрөндөө ингээд өгрээд ингээд явдаг ховинтай ус авч явж хагаад тэгээд ховинтай усан дээр нь сарны гэрэл ингээд тусцсан байж хагаад тэр торхон задраад ингээд асгараад ингээд алга болохгүй үед одоо мөнх босын тэр одоо мөн чанарыг мань хүн тэр хүн таньсан гэх юм уу мэдэрсэн тийм нэг юм сатори гэж ярьдаг тэр зүйл байдаг байхгүй тийм. Надад нэг тэрэн шиг нэг тийм юм тэр үед болж исэн яг тэг би тэгтээ яг сатори матори гэж хэлж мэдэхгүй юм л да. Тэгтээ яг ингээд би гинт ингээл хаа нөгөө хурсан бүхэн яа тарна гэдэг ч л тэ нэг тэрэн шиг тэ нэг юм амар ганцаардсан мэдрэмж хийгээд тэгтээ тэр үед ингээд өөртөө чин сэтгэлээсээ ингээд ярилцсан гэх юм уу. Тэг чи энэ хүртэл ямар амьдралыг юуг тоолж ирэв тэгээд одоо чи хэдэн настай чи энэ хүртэл юу хийж бүтээв гэдэг тийм асуултуудыг өөрөөсөө тавьсан. Тийм үе тийм яг тэр өдрийг би бол маш сайн сандаг. Тэгээд миний хийсэн зүйл бол би яг гараа зураг авсан гэхдээ. Тэгээд тэр үед би нөгөө нэг тэгж нөгөө шууд ингээл годомжны үнтэй юм яриалмаа. Энэ тэрийг ингээл харилцааныг үүсгэдэггүй аваад идэг гэсэн бол яг тэр өдөр би бүр ингээд шууд танихгүй үнтэй юм яриад тэр хүнтэй ингээд харьцаад тэ ууралсан үнийг инээлгээд юу гэдэг тийм юмнууд болж исэн. Тэр үеийг саналаа сая яалаа орж ирлээ. Тэр үеийг орж ирлээ. За радио кафе нэвтрүүлэгтэйгээ хамтдаа байсан сонсогч үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр өнөөдөр бид дэлхийн дуу төрсний өвийг одоо өвийн өдөртэй холбоотойгоор энэ нэвтрүүлгээ бэлтгэлээ. За өнөөдрийн зочин бол уран бүтээлч, гэрэл зурагчин Инжинаш байлаа. За өөрийнхөө уран бүтээлүүдийг бас биднэрт сонирхууллаа. Ер нь энэ гэрэл зураг тэр дундаа баримтат гэрэл зураг гэдэг ямар одоо ач холбогдолтой байдаг тийм ээ. Энэ бүхний талаар бас дэлгэрэнгүй мэдээллийг сонсогч үзэгч та бүхэнд хүргэлээ. Ингээ таны цаашдаа одоо ажилд нь амжилт хүсье. Маш олон юм гайхалтай юм гэрэл зургуудыг бас аваарэ. Тэгээд маш олон хүмүүс тас түүнийг дэлгэрүүлээрэ гэж хүсэж байна. За маш их баярлалаа. Урьж оролцсон баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье. За баярлалаа сонсогчтой үзэгчтэй. Тэгэхээр гэрэл зураг бол өнгөрсний гэргэн харуулах цонх ирээдүйд үлдэх өв юм байна. За дэлхийн дуу төрсний өвийн энэ өдөр бол бидний хамтын дурсамжаа хамгаалах, за мөн үеийн үед үн цэнтэйгээр хадгалан одоо үлдэхийг уриалсан өдөр юм а гэдгийг бас та бүхэн ойлгож мэдэрч авсан болов уу гэж бодож байна. Радио кафе нэвтрүүлэгтэйгээ хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа. Шинэ дугаараар иргэ уулзъя.